Хей тэгтээ чи сингл штэ гэх мэт жишээний гэхдээ юу гэж би бол сонголттой сингл. Яагаад гэвэл үргэлж надад өөр залуучуудын, өөр ажлуудын сонголтууд байдаг бөгөөд боломж нь намайг хайж олдог. Өөртөө итгэх итгэл нь маш чимээгүй байдаг. Чи зүгээр л тэр газарт чимээгүй сууж байхад чиний energy, тэр аура чинь өөртөө итгэх итгэлийг цаанаасаа цацруулж байдаг. Хамраа сүгсэн их зан ч гэсэн биднэрт хэрэггүй. Чи үргэлж даруй төлөв байх хэрэгтэй. Гэхдээ чи даруй төлөв байхдаа ч гэсэн өөрөө өөрийнхөө үн цэнийг мэдэр. Чи хаашаа алхаж орно, тэнд байгаа хүмүүс бүгд чам руу хардаг. Чиний уулдсан болцсон хүн болгон чинь чам руу татагддаг. Чи ямар ч хувц өмссөн байсан чиний дотроосоо итгэх итгэл чинь цаанаасаа бүр ингээд цацардаг. Тийм өөртөө итгэлтэй байхыг хүсэж байна уу? Хэрвээ та ийм өөртөө итгэлтэй эмэгтэй болохыг хүсэж байх юм бол энэ бичлэг танд зориулагдсан. Тэгвэл би ингэж хэлэнгүүт таны дотор ийм бодол төрж байж магадгүй. Яагаад гэвэл би гоё эмэгтэй биш учраас, царайлаг биш учраас, үзэсгэлэнтэй биш учраас, царайлаг гоё хүмүүс нь л өөртөө маш итгэлтэй байдаг гэж бодож байж магадгүй. Та буруу бодож байна. Маш олон гайхалтай, үзэсгэлэнтэй, зөндөө олон эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй байдаг. Яагаад гэвэл өөртөө итгэх итгэл нь дотроосоо цацардаг бөгөөд хэрвээ чи өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй, өөрийнхөө үн цэнийг олж харахгүй бол өөртөө итгэх итгэлийг хизээж мэдэрч чадахгүй. Харин эсвэргээрээ өөрийнхөө үн цэнийг олж хараад өөрийнхөө үн цэнийг мэдрэх үед гэн тойронд байгаа бүх хүмүүс чамайг хүндэлж хайрлахаас гадна гэр бүлийнхэн чинь хүртэл чамайг өөр нүдээр харж эхэлдэг. Шулуун шударгаар хэлье гэх юм бол та өөртөө итгэлтэй болохын тулд дотроосоо ч юм уу гаднаасаа ч юм уу өөрийнхөө айл нэг дургуй зүйлээ баг багаар өөрчлөх гэж хичээх хэрэгтэй. Хамгийн эхлээд бидний хийх ёстой зүйл бол өөртөө маш жижигхэн зорилго тавиад түүнийгээ биелүүлж эхлэх. Өнөөдрөөс эхлээд маш жижигхэн зорилго тавиад үз. Би бага зэрэг тасгал хийгээд үзье. Би бага зэрэг өмнөхөөсөө арай илүү их ус өдөр болгон уугаад үзье. Жишээлбэл өдөрт би 2 литр ус уугаад үзье гэх мэт жишээний. Түүнийгээ 2-7 хоног, 3-7 хоног, магадгүй 30 хоног яг өөртөө хэлсэн амлалтандаа хүрэх гээд үз. Энэ нь маш энгийн сонсогдож байгаа боловч маш ийм энгийн жижигэн зүйлээс бүх юм эхэлдэг. Магадгүй хэсэг хугацааны дараа вау, би өөртөө яг амласан амлалтандаа хүрдэх үе юм байна. Би хий гэсэн юмаа хийдэх үе юм байна гэд бидний дотор баг зэрэг өөртөө итгэх итгэл төрж эхэлдэг. Тэгвэл та нар бодоод үзтээ биднэрт нэг тийм найзууд байдаг штэ. Нэг цаг товолчоод ерөөсөө тогтсон цагтаа ирдэггүй, байн хоцордог, нэг бол алга болдог. Тэг хэсэг хугацаанд бид нар тэр хүнд итгэх итгэлээ алдаж эхэлдэг. Яг үүнтэй адилхан бид нар өөртөө итгэх итгэлээ яаж алддаг вэ гэх юм бол би маргаашаас эхэлж эрүүл хоолно, маргаашаас эхэлж усууж эхэлнэ, маргаашаас эхэлж дасгал хөдөлгөөн хийн гээд маргааш гэх үед бид нар өөртөө итгэх итгэлээ баг багаар алдаж эхэлдэг. Ер нь бол би 30 хоногийн чаленжийг заавал ямар нэгэн зүйлээр өөрийгөө сорж үзээрэй гэж хэлмээр байна. Тийм ч учраас би өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээцгийн сургалтыг 30 хоногийн хугацаанд хийсэн байгаа. Яагаад гэвэл хүн өөрийгөө юм урт хугацаагаар сорих үед өөртөө илүү итгэж эхлэхээс гадна ямар нэгэн зуршлыг бий болгоход маш амархан болчдөг. Хагийн чамааг өөртөө итгэлтэй болгох нэг зүйл гэх юм бол өөрийнхөө хүрээллийг соль. Хэрвээ чиний найзууд чинь бүгдээрээ өөртөө итгэлгүй, өөрийгөө ерөөсөө хөгжүүлж дэвшүүлэхийг хүсдэггүй, ирээдүгээ ерөөсөө боддгоо, маргааш нөгөөдрөө бодоод зөвхөн ууж идэхээ боддог бол чи өөр хүрээлэл, өөр шин найзуудтай болох хэрэгтэй. Найзуудаар чинь чамайг дүгнэнэ гэд үг байдаг. Чи ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чинь, ямар хүнтэй нийлж байна гэдэг чинь яг чамайг илэрхийлж байдаг. Гэж энэ нь би бүх найзуудаасаа холбоогоо тасал тэднэртэй бүгднтэй нийлхээ боль гэж хэлээгүй. Одгүй чи болон чиний найзын хувьд та хоёрт хоёуланд чинь шин найзууд хэрэгтэй. Яагаад гэвэл та хоёр биендээ токсик байж ч магадгүй. Үргэлж өөрөөсөө дээгүр дандаа суралцаж болохоор тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх гэж хичээх хэрэгтэй. Чиний маш сайн найз чинь ерөөсөө өсөж дэвшихийг хүсэхгүй, өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй байх юм бол магадгүй чи тэр хүмүүсийг өөрийнхөө амьдралаас явуулах хэрэгтэй. Хувьд ч гэсэн би яг хинтээ найзлах уу, хинтээ хамт байх уу гэдгээ маш чухалчилж үздэг. Энэ жилийн өмнө би YouTube эхлэхээс өмнө найзуудтай болохыг айгүй хичээдэг байсан. Тэр үед нэг монгол хэдэн хүмүүстэй юу гэж ярьсан бэ гэх юм бол би ийм зүйл хийхийг хүсдэг. Монголчуудын сэтгэлгээг
өөрчлөөтэй эмэгтэй хүмүүст хүрч чадахыг хүсдэг гэж хэлэхэд нэг охин надад юу гэж хэлсэн бэ гэх юм бол монголчууд чинь ийм тийм ийм чи хизээж хий нэг өөрчилж чадахгүй тэр хүмүүс хизээж өөрчлөгдөхгүй гэж надад хэлж исэн. Тэр үед надад амар сонирн мэдрэмж төрөөд би яг энэ охинтой хамт байж чадахгүй юм байна. Би энэ охинтой хизээч найзалж чадахгүй юм байна гэдгээ мэдрээд багаар зайгаа барьж эхэлсэн. Хэрвээ би тэр үед тэр охинтой нийлээд тэр сэтгэлгээнд автсан байсан бол өнөөдрийн миний YouTube платформ хизээж орших боломжгүй байсан. Иймэрхүү хүмүүс нь чамааг өсөж дэвшээ дээшлэгт чинь дандаа доош нь татаж байдаг. Дараагийн чиний анхаарах ёстой зүйл бол өөрийнхөө гаднах төрхөндөө ч гэсэн анхаарах. Бид нар эмэгтэй хүн өөрийнхөө энэ self care тэгээ гаднах төрхтөө ямар нэг байдлаар бид нар анхаарах л угаасаа хэрэгтэй. Магадгүй эрүүл гоё тэнцвэртэй зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, үс арьсандаа анхаарах гэх мэт жишээний өөрийгөө хайрлаад өөрийгөө тордох гэдэг бол зүгээр л эмэгтэй хүмүүсийн амьдралын нэг хэсэг. Энэ таалагдахыг хичээхийн төлөө, түүнийг татахын төлөө ч юм уу бид нар өөртөө анхаараагүй өөртөө анхаарч байгаа энэ байдал маань өөрийгөө хайрлаж байгаагийн хамгийн том хэлбэр. Нэг чиний ойлгох ёстой зүйл бол ямар нэгэн зүйлийн араас битгий зөхөр. Хүн намайг хаяад явчул яана, энэ ажлын боломж надад олдохгүй бол яана гэд бид нэр ерөөсөө ямар нэгэн зүйлийн араас зөхөрч болохгүй. Та нар бодоод үзтээ ямар нэгэн зүйлийг хүчээр өөртөө хүлж байна гэд энэ хүн надаас явчихл юм бол чи намайг хайрлах ёстой, энэ миний амьдралд үдэх ёстой гэж бид нар хизээж хин нэгнийг хүчилж хүлж болохгүй. Хүн болгон хувь хүн бөгөөд хүн болгон өөрийн гэсэн амьдралтай. Үргэлж тэр баялаг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Жишээлбэл одоо надтай байгаа энэ хүн надаас явчвал энэ нь ч гэсэн зүгээр. Ягаад гэвэл энэ хүн явчих юм бол надад дахиад илүү гоё хүн гарч ирнэ. Энэ ажил надаас явчих юм бол энэ ажлын боломж олдохгүй байх юм бол энэ нь ч гэсэн зүгээр. Ягаад гэвэл үргэлж надад өөр залуучуудын, өөр ажлуудын сонголтууд байдаг бөгөөд боломж нь намайг хайж олдог гэсэн ийм сэтгэлгээтэй болох нь маш чухал санагдсан. Би одоо монгол охтуудтай үн цэнтэй байх талаар бичлэг хийдэг гэсэн чинь одоо ерөнхийдөө бол аягүй их залуучууд миний бичлэгийг үзэж эхэлж байгаа юм бэлээ. Надад хэд хэдэн залуучууд нэг тийм комент бичсэн байсан. Хей тэгтээ чи сингл штэ гэх мэт жишээний. Гэхдээ юу гэж би бол сонголттой сингл. Хэрвээ би сингл биш байхыг шийдэх юм бол би одоо хэн нэгэнтэй болцоонд явал сингл биш болж чадна. Миний хамгийн сайн найз хүртэл миний араас гүйдэг. Хэрвээ би экстэйгээ цуг нийлэх гэх юм ч гэсэн 2 жилийн дараа ч гэсэн миний араас гүйсээр л байгаа. Би үргэлж сонголттой. Манай охтуудын хувьд ч гэсэн яг адилхан бүгдээрээ үн цэнтэй үргэлж сонголттой байх хэрэгтэй. Ягаад гэвэл сингл байх уу, хос байх уу энэ нь зүгээр л чиний сонголт. Энэс гадна чиний маш чухал ойлгох ёстой нэг зүйл бол өөртөө итгэх итгэл нь өөрийгөө магтаж энэ тэнд зарлдаггүй. Өөрийгөө байн магтдаг, би юм, би тийм гэдэг хүмүүсийг харах юм бол энэ хүмүүс нь өөртөө огтхонч итгэлгүй хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн тархин дотор нь юу бодогддог гэж хэрвээ би өөрийгөө магтаад өөрийгөө ингэж хэлэхгүй бол энэ хүн намайг үн цэнтэй болгож харахгүй гэсэн бодол байдаг. Хаад гэвэл өөртөө итгэх итгэл нь маш чимээгүй байдаг. Чи зүгээр л тэр газарт чимээгүй сууж байхад чиний energy, тэр аура чинь өөртөө итгэх итгэлийг цаанаасаа цацруулж байдаг. Хамраас өгсөн их зан ч гэсэн биднэрт хэрэггүй. Чи үргэлж даруй төлөв байх хэрэгтэй. Гэхдээ чи даруй төлөв байхдаа ч гэсэн өөрийнхөө үн цэнийг мэдэр. Өнөөдрийн бичлэгээ би энэ хүргээ дуусгая. Энэ бичлэгийг би 2 part болгоод part 2-оор та бүхэнтэйгээ дахиж уулзъя гэж бодлоо. Та бүхэн маань өөр дээрээ ажлыг гаднаасаа болон дотроосоо өөрийгөө гэрэлтүүлэе гэж бодож байх юм бол миний явуулж байгаа сургалтанд заавал хамрагдаарай. Хоол зүйн шинжлэх ухаанаар дотроосоо биеэ яаж дэмжиж болох вэ? Яаж биеэ хөдөлгөх вэ? Мөн өөрсдийнхөө сэтгэл зүй, mindset дээрээ ч гэсэн бүгдээрээ ажиллаад өөрийнхөө төгс хувилбарыг надтай хамт бий болгох байгаа. Та бүхэн маань өөрийнхөө хамгийн гоё төгс гэрэлцэн хувилбар нь байгаарэ гэж хүсье. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай. You ready?